За сайн байцгаана уу. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нэр Android үйлэн системээр аппликейшн бичихийн тулд энэхүү орчингоо хэрхэн бүрдүүлж хэрхэн суулгах талаар үзэх болно. За энд эхний ээлжинд бэлтгэн зүйлсийг үзүүлье. За бид нэр юу шаардлагатай вэ гэхээр JDK буюу Java-гийн компайлер. За бид нэр хөгжүүлэх орчноор нь Eclipse-ийг сонгож авсан. За өөр нэг install нь юу вэ гэхээр Android-ийн SDK. За SDK нь бол Software Development Kit гэж байгаа. Энэ болохоор Eclipse зориулсан янз бүрийн төвсүүдээр хангагдсан ийм аппликейшн байгаа. За тэгээд ерөнхийдөө энд юу аа өдрөөс нарцгаая. За өнөөдрийн хичээлээ тэгэхээр Android гэж юу вэ гэдэг баатрын зүйлээр ярилцсан хөгжүүлэх орчноос суулгах. Тэгээд Hello World tutorial гэж байна. За Android гэдэг маань хар утсан зориулсан үйлдвэрлэлийн систем. За анх 2003 онд энэ Android төслөж эхэлсэн ба 2005 онд Google энэ төслийг худалдаж аваад за Open Handset Alliance стандартыг тодорхойлсон гэж байгаа. За тэгээд энэ үйлдвэрлэлийн системийн цаашаа хөгжсөөр аваад open source байсан. Цаашаа хөгжсөөр аваад 2010 хамгийн жилд ухаалаг утасны үйлдвэрлэлийн системээр тодорхойлсон ийм амжилттай байгаа. За мэдээж одоо iOS, Android хоёрыг харьцуулах юм бол Android-ийн аппликейшны хөгжүүлэлт за таталтан авалт нь 2011 онд бол iOS-ыг гүйцсэн байсан. За хөгжүүлэх орчноо суулгахын тулд бид нэр эхлээд JDK буюу компайлераа суулгана. За хөгжүүлэх орчноор нь бид Eclipse сонгож авсан. Eclipse-ийг суулгана. Хөгжүүлэх орчны плагинуудыг суулгаж өгөх. За Android SDK-г суулгаж өгөх гэж байгаа. За хөгжүүлэх орчны плагин гэдэг маань юу гэхлээр байна вэ гэхлээр энэхүү Android SDK-тай холбогдох Eclipse-ийн плагинуудыг хэлж байгаа. За JDK хөрвүүлэх за хамгийн сүүлд Eclipse-ийн 4.2 гэдэг хөлбөр гарсан. За Android-ийн SDK-ийн 20 гэдэг хөлбөр гарсан. За тэгэхээр эдгээр хөлбөрүүдэд тохирсон байдлаараа бид нэр 1.7-г цаашдаа хэрэглэнэ. За та бүхэн үйлдвэрлэлийн системдээ тааруулаад 32 битт нь үү эсвэл 60 битт нь үү гэдэг өөртөө сонгож аваад татаад суулгаж болно. За ямар ч гэсэн би бол суулгачихсан байгаа. Та бүхэн install-ыг нь ажиллуулаад за next гэж явсараа finish гарч иртэл нь бол за хэлбэрхаараа суулгаж болно. Илтгэлийн тохиолдолд нэг шаардлагагүй бол. За Eclipse-ийг суулгахын тулд бид энэ архивлсан файлыг задлана. За би энэ задлаж байна. За Eclipse-ийг бид яагаад хэрэглээд байгаа юм бэ? Eclipse гэдэг маань яг үүндээ юу юм бэ гэхээр бид за текстэн мэдээлэл бичихийн тулд Notepad ч юм уу, Microsoft Word ч юм уу, за эсвэл Unix үйлдвэрлэлийн систем, Linux тохирсон OpenOffice ч юм уу, гэх мэт олон зүйлс ашигладаг. Гэхдээ зорилго нь бол яг адилхан. Үүнтэй адилхан бид нэр Java дээр кодчод тохиолдолд Eclipse, NetBeans, Gcreator гэх мэт олон хөгжүүлэх орчингууд байдаг. Үүнээс Eclipse-ийг сонгож аваад ямар учиртай бэ гэхээр энэ Android-ийн SDK-тай холбогдож ажилладаг. Нэгт тэгээд энэ Android дээр ямар нэгэн аппликейшн бичихийг маш ихээр дэмж өгдөг гэдэг утгаараа за Eclipse-ийг сонгож аваад байгаамаа. За тэгээд Eclipse-ийг татаж авах линк нь энэ байна. За энэ лекцэнд энэ хичээл дээр ашиглагдж байгаа энэ материалуудыг бүгднийг хамтд нь хавсаргаж өгнө. Тийм болохоор та бүхэн дараа нь тухтай нэгээр нь сайхан уншаад үзэж болно. За ямар ч гэсэн миний Eclipse энд бол суугаад дууссан байна. За Eclipse янз бүрийн үйлдвэрлэлийн систем ч юм уу систем 32 гэсэн фолдер дэлхийн янзын configuration register бичдэггүй болохоор portable хэлбэрээр аваад ашиглаад яваад иж болдог. Энэ үүрээ бас их давуу талтай байгаа. За Eclipse нээж үзье. За хамгийн түрүүнд бид нэр эндээс нэг тохироны зүйл сонгодог. Энэ маань юуг сонгох шаардлагатай вэ гэхээр миний бичиж байгаа аппликейшнууд ч юм уу, миний хөгжүүлж байгаа проектууд хаана хадгалах юм бэ? Миний workspace хаана байх юм бэ гэдгийг за асууж байна. За энд би өөрийнхөө workspace-ийг сонгоод өгчээ. За хэрвээ та бүхэн байнга энэ тохироогоор явуулаад тэгэхээр харуулахгүй гэх юм аа гэвэл энэ хүү checkbox-ыг чиглэл явуулж болно.
За окей. За Juno хувилбар хамгийн сүүлд гарсан. Энэ 4.2 баха. За эдгээр зүйлс хамаагүй. За та бүхэн хэрвээ анх удаа Eclipse, анх удаа Java дээр юм бичих гэж байгаа бол, програм бичих байгаа бол эдгээр compile in Java-гийн compiler буюу JDK маань Eclipse-тэйгээ холбогдож юу гэдгийг шалгах хэрэгтэй. За ингийн тулд Windows цэсний preferences. За эндээс Java installed GREs гэж байгаа. За энэ дээр дарахад хэрүү энд хоосон байвал add гэж байгаад за стандарт VM за тэгээд та нарын суулгасан нэг JDK хаана юм бэ гэж зааж өгөөд finish тэ. Хэрвээ иймэрхүү байдалтай checklist ч гэсэн байвал энэ маань та нарын суулгасан JDK-г танад холбогдсон байна гэж ойлгож болно. За үүний дараачаар бид нэр энийг буюу Android-ийн SDK-гийн installer-ыг уншуулна. За VM уншуулаад үзье. Эдгээр суулгачихсан боловч дахиад суулгах боломжтой байж магадгүй. Ямар ч цаалаа. За JDK суусан байна уу, суугаагүй байна уу гэдгийг энд шалгаж байна. За энэ асууцмаа гэдэг утгаараа за detect whether Java SE development kit is installed гэж байна. За тэгээд хэрвээ компьютертэй олон юзертэй бол хүн болгон суулгах уу, эсвэл зөвхөн өөртөө суулгах уу гэдгийг сонгоно. За энэ болохоор default зам нь. За энэ хүү замыг та бүхэн шийдэлж аваарай. За минийхэр бол user folder-ийн, Balcha folder-ийн, app data folder-ийн, local, Android SDK гэдэг folder дотор миний Android-ийн SDK сууж байгаа юм байна. За next. За тэгээ install дарахад ямар ч суух байх суун тий. Наби суулгахгүйгээр энийг cancel хийчээ. За суусан тохиолдолд за суусан хэсгийг хэрхэн шалгах вэ гэхээр та бүхэн одоо зүүндээ болон багт цонхыг дарж агаад Android SDK уучлаарай боловчтой. Android SDK. За SDK manager гэдэг энэ маань гарч иж байна тий. За мөн install гэдэг дарсны дараа сууж дуусаад мөн энэ хүү SDK manager-д ажилладаг байгаа. За энэ SDK manager нь юу вэ? Яадаг зүйл вэ гэхлээр бүгдээрээ орж сонирх юм. За Android үеийн системийн үеийн систем маань бүр багасаа хөгжиж эхэлсэн тийм. За тэр утгаараа одоо хүртэл бол хамгийн дээдлэлтэй 4.1 буюу Jelly Bean гэдэг хувилбар гарсан. За энэ та бүхэн хэрвээ өөрсдөө Android үеийн системтэйгээ уулзаж барьдаг яг тэрхүү утсандаа зориулж аппликейшн бичээ гэх юм бол өөрт шаардлагатай өөрийн хэрэгтэй гэж үзсэн платформуудыг суулгаж авч болно. За би өөрөө 2.3.3-тай утас барьдаг. За энэ түнд би энийг суулгадаг. За мөн хамгийн сүүлийн үеийн Android-ийн хувилбар дээр би бас хөгжүүлэлт хиймээр байна гэдэг утгаараа би за хамгийн түрүүний энэ хоёр пакэжүүдийг суулгадаг байгаа. За мөн энэ түүлсүүдийг энэс хэрэгтэй. Гэхдээ та бүхэнд харж байгаа энэ түүлсүүд бас цаанаасаа хамт сууж ирдэг байгаа. За эдгээрийг бүгдийг нь татж байгаа суулгах юм бол маш хугацаа ордог. За таны интернет бас нэлээд хурдан байх шаардлагатай. Тийм болохоор зөвхөн өөрт хэрэгтэй гэсэн Android-ийн хувилбаруудыг татж авч суулгавал таны бас цаг хугацаа хэмнэ. За тэгээд install all, за эндээс accept all гэх юм бол эндээс одоо бүгднийг сонгож байгаа суулгач гэсэн үг. За энд болохоор яг юунууд байгаа юм бэ гэхээр за HTC ч юм уу, Sony ч юм уу, за эсвэл Samsung гэдэг энэ үеийн систем энэ эдгээр фирмийн утаснууд Android үеийн систем төр өөрсдөө гэсэн одоо компаниг илэрхийлэх ч юм уу янз бүрийн зүйлсийг нэмж өгдөг. Тэр утгаараа энэ Dotl-ийн зарим хувилбарууд нь болохоор нэмэлттэй хувилбарууд байгаа. За чинь Motorola зориулсан, Droid Razer зориулсан гэх мэтлэн ингэж байж байна тийм. За үүнээс та бүхэн харж байгаад хэрэгцээгээ accept за бүгднийг суулгаж аваад accept all-ыг дараад за install гэж цаашаа үргэлжлүүлж болно. За бид нэр Android SDK-гаас суулгачихсан. Бид нэр SDK-га Eclipse-д холбогдож үүдээ шалгахын тулд энэ Windows руу ороод Preferences. За одоогоор бидний Android SDK гэж харагдахгүй байна тийм. За учир нь гэвэл бид нэр Eclipse Android-тэй холбож өгөөгүй байгаа. За энэ хүү зүйлийг хийхин тулд бид нэр түрүүний ярьсан Eclipse-ийн plugin-суудыг суулгана гэж байгаа. За энэ линкийг копидоод за эсвэл та бүхэн link
За энэ жилийн өмнө presentation хийх гэсэн мэдгүй нэг ингэж чаяа шуурах үгүй. Тийм болохоор та бүхэн developer Android.com энэ веб хуудас руу орж ороод за эндээс бас татаж авах линкийг сонгоод copy-доод суулгаж болно, холбож болно гэж байгаа. За develop хэсэг байх. За training. To build your first class Android SDK. Then шултаа ADT plugin. Version installing Eclipse plugin. За энд байна. За энд ямар ч ажиллах хэрэгтэй линк юм байна. За энийг copy-доод Eclipse, за Eclipse-ийн help руу орж аваад install new software. За энд бид нэр хвчлэн Android дээр Eclipse-тэй холбоотой плагинуудыг суулгахдаа ийшээ орж ирдэг байгаа. За тэгээд add товчлуурыг дараа за энэ нэрийг болно. За энд та бүхэн харж байгаа уншиж байна. За гараад ирлээ тийм. За developer tools NDK plugins. За ямар ч сан developer tools зайлшгүй хэрэгтэй. За NDK plugins-ыг та бүхэн суулгаж болно, суулгахгүйсэн ч болно. За гэдэг яг нэг хатан суулгаж байна. За тэгээд next. За ямар хэмжээний зай шаардлагатай бэ? Тэр plugins-уудын өмнөх холбоосон юу байх юм бэ гэдэг тэр зүйлсүүдийг шалгаж байна. За үүн дээр ч нэг цонх гарч ирнэ. За тэр цонх дээр мэдээж энэ plugin-с дотроо юу агуулж байна тэр бүгдийг та зөвшөөр гэсгээ чеклээд за тэгээд next дарах хэрэгтэй байгаа. За мөн эдгээр plugin-сууд сууж байхдаа хэрүү анхаарах шаардлагатай ч юм уу тийм plugin-сууд гарч ирэх юм бол янз бүрийн message box-уудаас гарч ирдэг. Тийм болохоор та бүхэн тэрнээс нэлээд хугацаа шаарддаг болохоор хаяа Eclipse руу ороод яг миний суулгаж амнууд сууж гэнэ үү гэдэг бүгдийг шалгаж ивэл зүгээрээ. За тэгээд эндээс accept all finish тэ. За finish гэсэн дараачаар load цонх маань гарч ирээд уншиж явах хэрэгтэй. Зя. Яг сайн плагинсуудыг суулгасан дараачаар ямар хүү зүйлс гарч ирэх вэ гэдгийг та бүхэн одоо харах боломжтой. За Windows руу орлоо. За энд харагдаж байна. Android SDK Manager. Android SDK Manager AVD Manager. За SDK Manager гэдэг бол түрүүний бидний үзсэн платформудаа суулгадаг. За тэр цонх, тэр жижиг аппликейшн байгаа. За AVD Manager гэдэг нь юу вэ гэхээр за энэ хідэн software development kit нь emulator буюу нэг виртуал утас өөрсдөө компьютер үүсгэх тэр боломжийг олгодог. За эндээс та бүхэн new гээд за миний хэлж авсан хувилбарууд байна. За би 4.1 дээр үү 4.03 дээр үү за аль нэг цаас сонгоод за нэр өгж болно. Эндээс мөн таны энэ виртуалаар үүсгэж байгаа утас чинь ямар төрлийн CPU-тай хам бэ гэдгээ сонгож өгөх шаардлагатай. Аман нэмэлтээр SD карттай байх уу, snapshot хийж байх уу, дэлгэцийн хэмжээ ямар вэ? За энэ нэвтрэл нь ямар вэ гэх мэтчлэн олон зүйлсүүдийг шаардлагатай сонгож өгөөд edit хийгээд за тэгээд create AVD-г дарнаа. За тэгээд дарсны дараачаар иймэрхүү байдалтай ямар ч байсан энэ list руу та бүхний үүсгэж өгсөн emulator-ууд буюу виртуал утаснууд нэмээр орж ирж явах хэрэгтэй. За энэ виртуал утасаа start хий. За яагаад тэгэхээр энэ хүү виртуал утас ачааллахтаа нэлээх цагийг зарцуулдаг. Тэр утгаараа ямар ч гэсэн аппликейшнаа хөгжүүлж эхлэхээс өмнө энэ эмулятор буюу виртуал утасаа асаачаа. Starting emulator failed to open HAX device. Таваатын алтаа гарсан юм байна. Гэхдээ ямар ч гэсэн манай эмулятор манай виртуал утасанд үүсэж байна. За энийг close хийж болно. За files руу ороод new other
босод те. За энэ дотроос Android гэдэг фолдер үүссэн байх хэвээр. За Android-оос new Android application би одоо үүсгэж байна те. За энийг сонгоод за миний application name hello world. За ийм нэртэй хүрэх байгаа учраас би энэ өөрчлөх шаардлагатай байна. За энэ хүү application-ыг ямар SDK дээр build буюу ажиллуулж байх юм бэ? Хамгийн доотлолтой энэ хүү application маань ямар гар утасны хөвөлбөр дээр ажиллаж байх боломжтой юм бэ гэдгийг сонгож өгнө. За project name if that ингээд үүссэн юм гэж тийм. За hello world 2 гэж байх байна. За энэ та нарын application ямар зурагтай байх юм? Бага нэгтрэлтэй утсан дээр, дунд зэрэг нэгтрэлтэй утсан дээр, энэ дөрөв бүтнээс илүү нэгтрэлтэй утсан дээр ямар API, ямар icon-тай байх юм? Icon-уудынх нь наадлынх нь өнгө, background-ийнх нь өнгө, заг ихэнчлэн олон зүйлсээс сүлд нэмэгдсэн байсан. Энийг яг одоохондоо өөрчлөх хэрэггүй. Энэ төрлийн default-аар нь явуулъя. За activity blank. За main activity буюу энэ activity-ийн тухай бид нэр өөр нэг хичээлээр ярилцсан. Тийм болохоор одоохондоо энийг шууд хэмжээгээд default-аар нь явуулъя. За hello world 2 гэдэг миний энэ баруун талд үүссэн байна. За энийг би жоохон дэлгэрэнгүй харуулчихъя. За энэ хүү проект маань дотор нэлээд олон зүйлсүүдийг агуулж байгааг та бүхэн харж байгаа хаа. За энэ чинь өнөөдөр ярилцах зүйлс нь Android Manifest XML, за resource ерөнхийдөө дотор юу гэдэг талаар мөн энэ source folder тийм. За энэ resource дотор болохоор бидний application-д оруулж өгч байгаа бүх янз бүрийн зурагнууд, за тэгээд дэлгэцийн харагдах хэлбэрүүд авсан та бүхэнд харж байна. Мөн тогтнолоор буюу бидний компьютер дээр регистрүүд байдагтай адилхан тогтнол утгуудыг бас бид нэр зарлж өгч болдог. За эдгээр утгууд байдаг. За Android Manifest XML нь болохоор энэ application-ы үндсэн тохиргоонууд, за энэ application-ы хөлбөрний хэдийн ямар одоо түүлсүүдийг ч гэх юм уу, ямар зүйлсүүдийг утсан дээрээс нь ашиглаж болох юм. Интернет холбогдох юм уу, миний phone book руу орж байх боломжтой юм уу, миний контактуудыг үзэж болох юм уу, wireless юм, Bluetooth ашиглах юм уу, энэ гэнэчлэн permission-уудыг тохирондыг бол энд хийж өгдөг байгаа. За энэ харагдаж байна тийм. Хамгийн доотлолтой энэ SDK-ийн хөлбөр хэдийн яг энэ зориулсан хөлбөр нь хэдийн гэх мэтчлэн. Бид нэр энэ файлыг цаашаа application хөгжүүлэх хэрэгтэй илүү хэсэг төлбөртэй илүү танилцаад мөн дээр нэмж хасах юу вэ гэдгийг тохиолдолд үзэх болно. Ямар ч үсэн хэдүүлээ энэ хүү XML файлыг харъя. За та бүхэн жижигхэн өвчтөн харж байна hello гэдэг тийм. За энийг хэдүүлээ яаж ажиллуулах вэ? Source code маань энд байна. За энэ source code дээр би баруун төвшөлд гарч байгаа run as. За хэрвээ энд run as Android application гэж байхгүй бол бид нэр run configurations руу орж байгаад за энэ дотроос Android application-ыг сонгоод тэгээд энэ проектоо сонгох гэж байна. За hello world-ийг ажиллуулъя. Launch default activity буюу default-аар ямар activity ажиллах юм бэ гэдгийг зааж өгнө. За энд бид нэр аль эмулятор дээр ажиллах юм эсвэл гар утсан дээр шууд USB-гээр холбогдоод ажиллах юм уу гэх мэт зүйлсүүдийг сонгож өгдөө. За энэ болохоор автоматик бүх юм тавьчихсан байна. За би run хийлээ. За хэдүүлээ энд ямар мэдээлэл гарч иж байна харъя. За явцсан Android маань ажиллаж гэсэн ADB маань ажиллаж байна гинэ. За энэ hello world гэдэг манай application-ыг суулгалаа гэж байна. Амжилттай болсон байна. За тэгээд нэг hello world-ийн main activity-дуудад ажиллуулчлаа гэж байна. За тэгээд activity manager болохоор intent ихсэн гэдэг. За хэдүүлээ энэ утасныхаа логик тайлаад яг манай application ажиллаж уугүй юу харъя. За харагдаж байна тийм. Main activity гэмээртэй бид нэр activity үүсгэсэн. За тэр маань ажиллаж байна. За бид нэр default-аар нь ийм icon-ыг сонгосон. За тэгээд манай hello world гэсэн бичиг гарч байна. За үүгээр манай эхний хичээл дуусж байна. Бид нэр өнөөдрийн хичээлээр тэгэхээр Android үйлдвэрлэлийн систем дээр Android-ийн application бичих гэж байгаа бол энэ хүү application бичих
орчноо ерөнхийдөө бүрдүүлж, инсталл хийж суулгаж сурлаа. За дараагийн хичээлээр уулзлаа баяр таа.